Монгол Улсын их сургуулийн сурвалжлагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтойг та мэдэх үү? Монгол Улсын их сургууль сурвалжлагчдын төлөвшөлт эргээр нөлөөлөх, ажил амьдралын зөв дадлын эзэмшигтэн дэмжлэг үзүүлэх зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг Монгол Улсын их сургуулийн оюутны хөгжлийн газраас хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд сурвалжлагчийн бие хүний хөгжил, сэтгэл зүйн тулгамцсан асуудлыг шийдвэрлэхэд нь зөвлөн тусалж, сэтгэл зүйн оншилгоо, зөвлөгөө, сэтгэл заслын анхан шатны үйлчилгээг үзүүлдэг ба сурвалжлагчдад чиглэсэн сэтгэл зүйн мэдлэг олгох, мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг билээ. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нь сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, сэтгэл зүйн сургалт, тренинг гэсэн чиглэлээр зохион байгуулагддаг бөгөөд үүнийг Монгол Улсын их сургуулийн сурвалжлагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний журмаар зохицуулдаг байна. Энэхүү журамтай холбоотой бидний зайлшгүй мэдэж байх шаардлагатай заалтуудыг танилцуулъя. Журмын 2-5 зааснаар Монгол Улсын их сургуулийн бакалавр, магистр, докторийн түвшний идэвхтэй төлөвлөж суралцж байгаа суралцагч бүр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд хамрагдах боломжтой байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөө нь үйлчлүүлэгчийн хэрэгцээ, сонголтод суйрлах бөгөөд оюутны үйлчилгээ хариуцсан нэгжин суралцагчтай сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нууцлалын гэрээг байгуулж, сайн дурын үндсэн дээр үн төлбөргүй хамруулдаг байна. Журмын 1-7 зааснаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нь Монгол Улсын их сургуулийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд заасан хугацаанд зохион байгуулагддаг. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд хамрагдаж байгаа суралцагч нь дараах эрхтэй. Үүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд хамрагдаж байгаа суралцагч дараах үүрэгтэй. Үүнд тэгвэл сэтгэл зүйн зөвлөгөөний цагийг хэрхэн захиалах вэ? Ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөний цагийг студент цэг, ном цэг эдүү цэгийн мэн оюутны захин хуудасаар дамжуулан захиалах бөгөөд зааврын дагуу боломжит цагуудаас сонгон хүсэлт гаргаж баталгаажуулснаар сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах боломжтой. Тухайлбал студент цэг, ном цэг эдүү цэгийн мэн захин хуудасанд хандхад дэлгэцийн баруун дээд буланд сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах гэсэн талбар харагдах бөгөөд тус хэсэг рүү ороход CC систем рүү нэвтрэн орох цонх гарч ирэх ба уг цонхонд өөрийн CC ирэхээрээ нэвтрэн орж дэлгэцэнд харагдаж байгаа боломжит өдөр цагуудаас сонгон сэтгэл зүйн зөвлөгөө авах цагаа баталгаажуулснаар захиалга дуусна. Сар бүр сэтгэл зүйн зөвлөгөөний цаг захиалга өдөр цагаар нээгддэг бөгөөд суралцагч та өөр тохиромжтой цагийг сонгон баталгаажуулах боломжтой. Харин тухайн сарын цаг дуусан тохиолдолд сонгох цэсэнд идэвхтэй цаг харагдахгүйг анхаарна уу? Сэтгэл зүйн зөвлөгөөнд хаана очиж хамрагдах вэ? Суралцагчид Монгол Улсын их сургуулийн багш оюутны хөгжлийн төвийн 3 давхрын 313 тоо төрөнд захиалсан цагийн дагуу ирж сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах боломжтой. Анхаарах зүйл. Сэтгэл зүйн зөвлөгөөний цагаа цуцлах. Хэрэв суралцагч та сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авсан боловч товлсон цагтаа ирэх боломжгүй болсон бол бусдад боломж олгож 24 цагийн өмнө цаг захиалсан хуудсанд хандах эсвэл оюутны үйлчилгээ хариуцсан нэгжийн 7730 1515 дугаард холбогдож сонгосон цагаа цуцлахыг анхаарна уу? Суралцагч танд амжилт хүсье.